Арамтуур төмөр зэвэрснээр төмөр бетон бүтээцийн насжилт богиносдог. Өмнөх рилүүдээр арамтуур төмөр ягаад зэвэрдэг болон хамгаалтын үеийг нормын дагуу хийснээр зэвэрлэлтээ сэргийлж болох тухай мэдэж авсан билээ. Энэ удаа хамгаалтын үеийг дотоод дууснаас үүсэх зэвэрлэлтийн нөлөөг дэлгэрэнгүй мэдэж авъя. Бетон нь гадаргуугаасаа шүлтлэг чанараа алдаад саармаг төлөвтэй болох үед чийг болон бетон доторх агаарын нөлөөгөөр арамтуур төмөр нь зэвэрч эхэлдэг. Төмөр зэвэрхээр эзэлгүүнүүд хилдэг тул хамгаалтын үеийн бетон нь энэхүү даргалтыг тэсэлгүй хагарч ан цавыг илүү том болгодог. Томорсон ан цаваар агаар болон чийг нь илүү ихээр нэвтэрч зэвэрлэлтийг улам эрчимжүүлдэг бөгөөд мөн л эзэлгүүний дэлэлтээс болоод ан цав нь бутарч унахаар хэмжээнд очдог. Нэг ёсондоо зэвэрлэлт эхэлсэн л бол хагаралтыг өөгшүүлж хагаралт нь ч зэврэх таатай орчныг улам онгойлгож өгдөг гэсэн үг. Бүтээцийн чухал материал болох арамтуур нь яагаад зэвэрдэг шалтгааныг мэдэж авснаар захиалагч та хамгаалтын үеийг зохих хэмжээнд нь байгаа эсхийг төвөггүйхэн хэмжиж нэгтэлж чадна. Манай амин суц пэйж нь амны орон сууцаа барьж буй эсвэл барихаар төлөвлөж байгаа хинт хэрэгтэй мэдээлэл өгөхөөр зөрөн ажиллаж байна. Та манай пэйжийг дагаж амжаагүй бол яг одоо фоллоу тавьчаа дараарай.